Хэдүүлээ бас жоохон ялгаж шийдэл мэдлэлтэй оруулах хэрэгтэй мó яах хэрэгтэй. Хотын өөрийнх нь энэ агаарын үзүүлэлтүүд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий. Тэрүүнийг хангах хэрэгтэй бид. Айл бол хэдийгээр гал түлж гэрээнд улаацуулж бусад хэрэгтэйг хангаж байгаа ч гэлээ гэсэн дотроо утаа гаргадаг зүйл биш шүү дээ. Бүх утаа угаар юм гадагшаал гарах ёстой. Тэгэхээр зэрэг өнөө галлалт тэгээд өнөө галлагааны үйл явцад битүүмжийн алдагддаггүй байдал энэ юмтайгаа эргээд үүсэж байгаамаа энэ. Тийм учраас угаартаад нас барчихна гэдэг ойлголт ер нь өөрөө их сонио ойлголт шүү дээ энэ. Яг үннийг хэлэхэд бид айлуудаа дээр үеийн тулгатай байгаа бол одоо ийм яриад байж болно. Гэтэл 100 гал түлээд яндангаараа утаа нь гарч байгаа бол гэртээ угаартаад энд чих асуудал бол бас ойлгоход их төвөгтэй ойлгоод гагцгүй энд биднүүсийн хэнэггүй гэдэг юм уу? Техникийн нөхцөл нь хангагдаагүй байгаа үйл явцтай л холбоотой зүйл. Энэ үнийг арилгах ёстой. Тэр мэдрэгч итэр бол зүгээр л уртын сэргийлэх тохиолдлыг үйл явцсан шүү дээ. Гэрт чинь ийм үсэж байна. Аль нэг газараараа заавал юу алдалт өгж байгаа юм байна гэдгийг өгж байгаа л мэдээлэл. Тийм учраас энэ итэр юмнуудаа хэдүүлэн их зөв байдлаар нь тусгаж оруулж энэ гарсан шийдвэр яа харахгүй энэ хотын өнөөгийн энэ агаарын бохирдлыг бууруулах иргэдийнхээ энээс үүдэлтэй одоо сөрөг нөлөөллийг гэдэг юм уу иргэдэд үзүүлээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах үйл явцад байх ёстой. Тэгэхээр энлүү чиглэсэн бодлогын том шийдэл зохицуултыг хийх ёстой болов энэ тогтоол дотор мэдээж нэг том юм тавьчихаа тэрнийг хараа суугаад бай таарахгүй завсрын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бий. Тэр нь 100 хаач ярих ёстой, түлшээч ярих ёстой, яндангаач ярих ёстой, мэдрэгчээч ярих ёстой. Тэр агаарын чанарыг сайжруулдаг, шүүдэг, барьдаг тоног төхөөрөмжүүд одоо бас зөндөө бий болцсон биз дээ. Тэрнээсээ ахгуулаад олон зүйлсийг ярьж болно. Тэр чиглэлийн юмнуудыг нь зөв өгөх ёстой болов гэсэн ийм л бодолтой байна. Гишүүдээс олон сайхан саналууд гарч ирж байна. Ажил хэрэг болгомоор.